сайн байцгаана уу? Дасгалжуулалтын академи багийн гишүүн Ариун Жаргал байна. Тэгээд та нартай өнөөдөр би нэг түүх хуваалцах гээд ороод ирлээ. Өнгөрсөн хөтөлбөр дээр нэг эгч гинэ нэг эмэгтэй орж ирсэн байхгүй юу? Тэр эмэгтэй анх орж иж байхдаа юу гэсэн бэ гэхээр айгүй даруухан, тэгээ айгүй тийм дуу цөөтөө, тэгээ өөрийгөө тодорхойлохдоо би айгүй ингээд дуу цөөтөө, тэгээ бас ингээ хүмүүст аяг их туслах дуртай. Тэгээ ингээ хүмүүс туслаад хамаг мөнгө төгрөгөө өгөөд л ингээд явсаар агаад ингээ сүүлдээ миний амьдрал ингээ хэцүүдчтэй гэх тээ. Сүүлдээ би ингээ хохироод ингээ аягүй хэцүү болчтой гэдэг талаар ярьжсэн. Тэгээд өөрийнхөө хийдэг бизнесээ ол ярьжсэн. Тэгээ би болохоор хуваараа ингээд орчуулга хийдэг. Тэгээд орчуулга маань дайчгүй бас явдаг гэд. Тэгээд тэр эмэгтэй ингээд хамгийн анх орж ирэхдээ тиймэрхүү юм яриад. Тэгэхдээ айгүй даруухан тэгээ ингээд чимээг өөхөн тэгээ өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээд дасгалуудаа хийгээд нөгөө хичээлүүдээ хийгээд 2 дахь 7 хоног, 3 дахь 7 хоног тэр орж ирж байгаа. Тэгээ орж ирээ вау манайхаа би өнөөдөр 100 саяын гэрээ хийжлээ штэ гэж орж ирсэн байхгүй. Тэг бид нар бүр гайхаж вау тийм үү. Тэгсэн чинь тэр эмэгтэй ярьж байгаа. Би өмнө нь надад ийм боломж байсан юм байна. Би энийг юусоо олж хараагүй юм байна тий. Өмнө нь би өөрийгөө ингээ 100 саяын гэрээ хийх эрхтэй хүн гэж огт боддоггүй. Тэгээ миний энэ дотор юм байсан юм байна. Тэгээд нөгөө тасгалаа хийгээд би ингээ боломжтой бүх юм боломжтой гэдгээ мэдээд тэ нөгөө айцуудаа авч хаяад тэрний дараа ингээ харсан чинь 100 саяын гэрээ чинь зүгээр л миний хийж чаддаг ажил биш үү? Би сая өнгөрсөн 7 100 саяын гэрээ хийлээ. Тэгээд тэрэндээ тэр ажлаа аваад ингээ хийгээ үтсэн чинь миний хамгийн сайн чаддаг ажил те өөрийнхөө хийдэг ажлаа хийж байгаа хгүй орчуулга те хийдэг ажил байна. Тэгээ энэ эрхийг би өөртөө олгож үзлээ болдгийм байна. Энд чинь бүр амар гайхалтай байна гэдээ орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэйгээ хамгийн одоо нөгөө нэг point өгч ярьсан юм нь болохоор хүний сэтгэлгээ гэж ямар агуу юм бэ те. Өмнө нь би ерөөсөө тэгж өөрийгөө 100 саяын гэрээ хийгээл 100 саяар энэ тэнд гэрээ хийгээл тэгэл ингээ ажиллаа зохицуулж явдаг эмэгтэй гэж өөрийгөө огт төсөөлдөг байсан. Би зүгээр л за нэг орчуулга хийгээл ингээл явж яадаг те. Урдах юмаа хийгээ явж болоо баруу те. Тэгэл явдаг байсан. Гэтэл зүгээр ингээ сэтгэлгээ тэлчгээр чинь янз янзын боломж биднэрт өвчнөө ингээ хажууд ингээ байж идэг юм байна. Тэрийг олж харлаа. Тэгээ би өнөөдөр би 100 саяын гэрээ хийсэндээ үнэхээр баяртай байна. Манайхаа баярлалаа гэж бүр Моникад баярлалаа гэж тэгээ дасгалжуулалтын академи биднэрт баярлалаа гэж бүр амар гоё тийм баяр хүргэжсэн. Тэгээд тэрийг сонсоод бид нар бас бүр цочирдож байгаа юм чи вау юу вэ гэл тэ. Тэгээ ер нь бол энэ бол ганцхан зүгээр жишээ. Тэгээ ер нь орж ирсэн хүн болгоно яг тиймэрхүү одоо нөгөө нэг вау гэмээр юмнуудыг амар гаргадаг байхгүй юу. Бас нэг ихч байсан. Нөгөө нэг эгч нар аяг их орж ирнэ. Энд ч одоо ойролцоогоор нэг 45-аас нэг 50 настай ч юм уу те 50-аас дээш насны эгч нар орж ирнэ. Тэгээд орж ирэхдээ манай эгч нар орж ирэхдээ юу гэдэг вэ гэхээр за эгч нь бол компьютер мэдэхгүй те тэр вебсайт мати чи мэдэхгүй одоо тэрийг зохицуулж өгөөрэй та нар гээл те тэгэл ороод ирдэг байхгүй. Тэгээ за зүгээрээ та ороод ир зүгээр энэ чинь юу ингэж хийгээрэй гэл манай багийнхан шууд барьж аваал. За тэр ихчэд туслаараа тэр ихч жоохон тэн дээр ойлгохгүй байгаа байсан шүү гэл бид нар нэг нь хуваарлаад авчдаг байхгүй. Тэгээд шууд видео кол хийгээл за та энэ дээр дараа ингэж ор гэл те тэг ингэ туслаа авчдаг байхгүй. Тэгсэн чи тэр ихч орж ирсэн. Тэр нөгөө компьютер мэддэггүй ихч биш шүү. За би өөр ихчийн талаар ярьж байгаа шүү заяа. Одоо яг ярих гэсэн чинь нөгөө манай ихч сонсож өө ямар муухай ингэж бодох үү дээ. Нэг мундаг ихч орж ирсэн. Тэгээд тэр ихч анх орж ирэхдээ ингээл юм ярих болгонд ингээл уйлдаг те ингээл би бүр яг ингээл явж исэн чинь л ингэчдэг гэл ингээл уйлаал те. Тэгэл яг л нэг одоо юу гэх юм манай ээжийн туулсан амьдрал те манай адилхан манай эгч нарын туулж байгаа яг тийм л Монголын одоо нөгөө одоо яг байдаг л амьдрал байгаа даахгүй нэг тийм гойд гоц хэцүү бол биш бас те амар бол биш яг л нэг тийм байдаг амьдралтай тийм ихч байгаа даахгүй. Тэр ихч болохоо за би одоо ингээд 50 хүрсэн юм чинь хөгшөрсөн юм дууссан гэж ингээд бодож исэн. Гэтэл одооноос миний амьдрал эхэлж байгаа юм байна гэдгийг би олоод харчлаа. Хүүе манайхаа энэ ч одоо ямар учиртай юм бэ гэдэг. Юу болоод байгаа юм бэ? Би ерөөсөө ийм юм байдаг гэж огт 50 нас хүртлээр мэдгүй явсан гэж бодохоор бүр ингээд
зүрх чичрээд уйлмаар санагдаад байна гэж бүр тэгжсэн байхгүй. Тэгээ бүр ингээ уйлаа яриад байгаа. Яагаад энийг би өмнө нь мэдээгүй юм бэ? Би тэ хэрвээ 30 жилийн өмнө би мэдсэн бол гээд тэгж байгаа байхгүй. Тэгээ ингээ надад хэлж байгаа байхгүй. Яа ажиг чи залуу байна. Чи энийг одоо ингээ мэдж байгаадаа бүр би чиний өмнөөс амар баяртай байна гэж амар хөөрхөн. Тэгээ тэгтээ би залуу гэж өөрийгөө бодож ийн гэл тэ. Тэгээ манай их ч юу гэсэн бэ гэхээр миний амьдрал эхэлсэн тэ. Би найз залуутай бойфрендтэй болцсон. Тэгээ бойфренд нь яасан бэ гэхээр Америкт амьдардаг ихч. Ерөөсөө өмнө нь нөхөртэй байгаагүй гэж байгаа. Өмнө нь нөхөртэй байж үзээгүй тийм их ч байгаа байхгүй тий. Би бойфрендтэй болсон. Тэгээ миний бойфренд болохоор ямар хүн бэ гэхээр банкны захирал. Тийм залуутай танилцсан байгаа байхгүй. Тэгээ тэр залуутай дейт хийдэг нөгөө болцоонд явдаг болцсон. Тэгээд тэр их чи юу гэж хэлж байгаа гэхээр вау би ерөөсөө өмнө нь тий иймэрхүү төвшний хүмүүстэй ингээд танилцаад уулзаад явах эрхтэй хүн гэж бас өөрийгөө бодохгүй байсан гэж байгаа байхгүй. Би зүгээр л нэг яад юм бэ нэг эмэгтэй те тэнцээ ингээд ажиллаа хийгээл ингээд явж ивэл болдог те. Айл малаа цэвэрлэл ингээд явж ивэл амьдралаа аваад явж ивэл болдог гэл өмнөх юм л хараа яваад гэсэн. Тэгсэн чинь яг айлаа цэвэрлэл явж байхдаа айлынхаа эзэнтэй танилцсан байгаа байхгүй. Тэгээ айлаа цэвэрлэл явж байхдаа яг хөтөлбөрт орцсон явж байсан. Тэгээд шал өөр юм боддог болсон. Тэгээ зүгээр л тэр залуутай юм ярьсан байгаа байхгүй. Би харин миний бодол өсөл мөрөөдөл бол юм байдаг. Тэгээд яг одоохондоо би бол ингээ айл цэвэрлэл явж байгаа. Гэхдээ миний энэ цэвэрлэгийн ажил надад аюу таалагддаг шнэ юм л гэдэг шүү. Тэгээд бүр үнэнгээ ярьсан байгаа. Амар хөөрхөн. Тэгэл бүх юм ингээ яриад те аюу тэгж ярьсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь л тэр залуу маргаашаас нэглээд хоёлаа болцъё гэдэг мессеж шийдэлцэж байгаа. Тэгээ бүр нөгөө чинь гайхаа. Яагаад надтай юу гэж бүр нөгөөд чинь гайхаад тэгээд тэр их ч хөтөлбөртөө оролцоод бүр хамгийн сүүлийн ярилцлагыг надтай хийжсэн. Тэгээд тэр үед бүр бит хоёр нилээ одоо юу дотн харилцаатай болсон. Тэгээд амар өөр юм байна. Хүний сэтгэлгээ гэдэг чинь зүгээр тий одоо нөгөө бизнестэй ч биш зүгээр л хүний хоорондын харилцаа тий зүгээр л хань ижлийнхээ олоход ч гэсэн амар өөр байд юм байна. Өөрийгөө үнэлэмж, өөрийнхөө одоо нөгөө нэг хүрх одоо юу гээ бид нар өөртөө саад тавиад идэм байна. Тэр саадыг бид нар бас өөрсдөө л давж гардаг юм байна те. Гэтэ тэрэнд нэг техник хэрэгтэй байд юм байна. Энэ хөтөлбөр бол үнэхээр надад энийг задлж өглөө. Тэ Моника Бацуг үнэхээр намайг дасгалжуулаад ийм болгож өглөө. Баярлалаа гэж тэгжсэн байхгүй юу. Тэр ийм гайхалтай өөрчлөлтүүдийг гаргасан хүмүүс манай хөтөлбөрүүдэд байдаг. Тэгээ би болохоор мөнгөний сэтгэлгээнд ментороор оролцож байсан. Сая гэр бүлийн динамикт оролцоод одоо болохоор миний бизнест бас ментороор оролцох гэж байгаа. Тэгээд би болохоор дасгалжуулалтын академид болохоор тим лидер гэдэг албан тушаал дээр бас ажилладаг байгаа. За манай багийнхан болохоор одоо миний бизнес хөтөлбөртөө бүртгэлээ хийх гээд хийгээд явж байна. Тэгээ та нарыг болохоор хөтөлбөрт маань ороод ирээрээ иймэрхүү гайхалтай өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрхийг хүсэж байгаа залуучууд тий залуучууд гэлтгүү эгч нар ах нар хамаагүй тий хэдэн настай ч байсан хамаагүй дүүнэр тий бүгдээрээ ороод ирээрээ. Тэгээд манай багийнхан бол welcome бүгдээрээ ороод ир ямар ч нөхцөл байдалд байгаа ямар ч хүнд бид нар туслахад бэлэн байгаад байгаа. Тэгээ манай багийн залуучууд бол маш мундаг тийм хүчирхэг хүний төлөө гэсэн тийм сэтгэлтэй залуучуудыг бол Моника цуглуулдаг байгаад байгаа. Тэгээд амар мундаг залуучууд бүр хийл та тий хүмүүст хүргийл та энийг гэдэг тийм залуучууд нэгдсэн байгаад байгаа. Тэгээд би бол багийнхантаа бол амар сэтгэл хангалуун байдаг. Тэгээ манайхан миний бизнес хөтөлбөрт доорх линкээр дараад ороод хөтөлбөртөө бүртгүүлээрээ хэрвээ 5 сая төгрөгийн одоо зардал гаргаад энд орж чадахгүй байна гэж байгаа бол тэтгэлэг уралдаанд хамрагдаарай. Тэгээд доор нас миний видеоны доор тэтгэлэг уралдаанд яаж хамрагдахгүй гэсэн линк байгаа. Тийшээ ороод дарж ороод тэтгэлэг уралдаанд хамрагдаарай. Тэр нь болохоор Facebook live хийдэг байгаа тийм. Нилээн бид нар маш олон энэ талаар яригдсан байгаа. Тэтгэлэг уралдаан гэдэг тэр линкээр дараад оронгууд чинь Моникагийн хийсэн 1 цагийн бүр тэр тэтгэлэг уралдаанд яаж оролцох уу, яах вэ, яавал чи төрүүлэх үү гэдэг талаар зөндөө ярилцлагууд байгаа. Тэгээд тэрийг бас үзээрэй. Тэгээ өнгөрсөн жил бол би тэтгэлэгт уралдаанд хамрагдчихсэн. Тэгээд хамрагдаад 25% тэтгэлэг аваад миний бизнест оролцож исэн. За өнгөрсөн жилээс энэ жилийн миний одоо амьдрал гэх юм уу те миний бизнес яаж өөрчлөгдсөн бэ гэхээр
бүр яг ингээ алга эргүүлээд тавьсан юм шиг өөрчлөгдсөн байгаа даа. Өнгөрсөн жил би энэ хөтөлбөрт орох гэж тэтгэлэг уралдаанд оролцох гэж явж байхдаа бол өөрийнхөө бизнесийг хараахан эхлэегүй. Гэхдээ миний нүдээр Австралиа гээд пэйж хуудасаа нээсэн явж исэн. Тэгээд тэтгэл юунд хөтөлбөртөө орсны дараа би юу хийсэн бэ гэхээр өөрийн гэсэн хөтөлбөр тавьдаг болсон. Австрали явах миний боломж гэдэг хөтөлбөрийг тавьдаг болсон. Тэгээд мөн одоо мөнгөний сэтгэлгээгээд тасалжуулалтын актимаас явуулж байгаа энэ хөтөлбөрүүдэд ментороор оролцдог болсон. За тэгээ сая 6 сараас эхлээд тасалжуулалтын актимд тим лидер гэдэг албан тушаал дээр албан ёсоор бас бүтэн цагаар ажилладаг болсон тий. Тэгээ энэ бол бас миний ерөөсөө мөрөөдчих байгаагүй одоо юу гэх ажил байгаа даа байхгүй. Би өмнө нь одоо өнгөрсөн жил би тасалжуулалтын актимын тим лидер болмоор байна гэж ингэж явж байгаагүй байхгүй тий. Би тэрийг ерөөсөө төсөөлөөчгүй. Тэгтээ би юу хийгээ явж исэн бэ гэхээр зүгээр ажиллаа хийгээл тэр өмнөх нөгөө нэг нэмэх үйлдэлүүдээ хийгээл те өөрийнхөө бизнесийг хийгээл өөрийнхөө цагийг зөв ашиглаад би ерөөсөө өнгөрсөн одоо жил хагасын хугацаанд бол 30 минут 1 цаг те энэ надад амар үнэтэй болцсон. Тэгээ манай зарим найзууд бол надад бас гомдлоод байгаа. Одоо Монголд байдаг найзууд чи ингээл дандаа завгүй гэж яах ингээл те. Тэгээ яг одоо нөгөө хэрэггүй тиймэрхүү нөгөө цагууд бол надад огт гардаггүй. Яг гэвэл биний ялах хөвгттэй. Дээр нь би өөрөө бүтэн цагаар ажилладаг. Тэгээд дээр нь би онлайнаар ажилладаг те. Өөрийнхөө бизнесийг хийдэг гэх мэтчлэн ингээд миний чухал юмнууд ингээд урдаа явж яадаг болохоор би одоо шал дими юмд бол цагаа зарцуулах ямар ч боломжгүй болчиход байгаа. Тэгээд ерөнхийдөө зарим одоо Facebook дээр явж байгаа юмнуудыг би бол сайн мэддэггүй. Тэгэхээр тиймэрхүү бас гомдлууд бас ирээдээ даа. Тэгээд тэрэн дээр бас хүлцэл өчьё. Тэгээ за видео минь тасарчлаа. Тэгээд сүлд нь гэж хэлэхэд би одоо тэтгэлэг уралдаанд оролцож байгаа хүмүүстээ зориулаад өөрийнхөө зүгээс 4 зөвлөмжийг өгчий гэж бодож байна. Тэгээд саяхнаас нөгөө тэтгэлэг уралдаанд 15-наас эхлээд зарласан байгаа шүү дээ. Тэтгэлэг уралдаанд оролцох гээд хүмүүс манайх руу лайва явуулж байгаа. Тэгээд тэр хүмүүсийг харахад үнэхээр хайр хүрмээр байсан. Айгу айдастай ингээд айцаа даван туулаад гарч ирээд тэ өөрийнхөө юмыг анх удаага би лайв хийж байна. Анх удаа ингэж ярьж байна. Эвгүй юм аа гэдэг ингээд үнэнгээ хэлээд ингээд ярьж байгааг нь харахаар үнэхээр хайр хүрмээр үнэхээр яг өөрийнхөө төлөө явж байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр оролцогч нартай бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд яг одоо чи лайв хийх гээд те эргэлзээд ингээд сууж байгаа болвол яг чамд зориулаад би нэг 4 зөвлөмж өгч гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн эхлээд болохоор одоо өмнө лайв мав хийж үзэж байгааг байх юм бол жоохон бэлтчих заяа. Эхлээд өөртөө яриад үзэхгүй юу. Хамгийн эхлээд нөгөө миний бизнес өөрийнхөө бизнесийг танилцуулах байгаа. Тэгээ миний бизнес хөтөлбөрийг танилцуулах байгаа шүү дээ. Тэгэхээр жоохон бэлтгэл хэрэгтэй өөртөө чинь. Хамгийн эхлээд өөртөө ярьж үзээд иймэрхүү байдлаар тайлбарлавал яаж яа, ингэвэл яаж яа ингээд янз янзаар ингээд өөртөө талент харж байгаад яриад үз. Тэгэх юм бол нөгөө ярьсан юм дахиад буцаагаад ингээд ярихад аюу амар байдаг байхгүй юу. Тэгэхгүй нөгөө лайв хийхээр чинь бид нар ингээд хадуураад ингээд давхиж өгдөг байхгүй юу. Нөгөө хадуурдаг морь шиг ингээд сандарсан ингээд ярьж ирсэн чинь өөр юм толгойд бодолд орж ирээ. Тэгээ тэр бодож байгаа юм яриад ингээд явж өгдөг байхгүй юу. Тэгэхээр жоохон бэлтчих. Тэгээд бэлтгэлтэй байх юм бол та нөгөө юунаасаа сэдвээсээ газаж ийш тийшээ давхихгүйгээр тэгээ гоё ярих боломж байдаг шүү. Тэгээ тэргээ ингээд сайхан бэлдээд бичээд тэмдэглэжүүл аюу амар байдаг. За хоёрдугаарт нь болохоор жоохон одоо судалгаатай юм ярьчихаа да. Судалгаа гэдэг нь болохоор өнгөрсөн жил би тэн дээр алдчихсан байхгүй юу. Миний бизнес хөтөлбөрөө нэг сайн судалж мэдэж одоо тий харахгүйгээр шууд орж ирээд лайв хийжсэн. Тэрэн дээрээ би алдчихсан. Тэгэхээр хөтөлбөрөө сайн судлаад үзээрэй. Хідэн модультай тий хичнээн хоног үргэлжилдгийн. За тэгээд юу үзэх гээд байгаа. Тэнцэнээс юу сурах юм бэ? За тэгээд бусдыгаа нөгөө урайлан дуудах тий та нар ороод ирээрээ орж ирэх юм бол юу ийм сурах гэдэг шүү гэдэг талаар яриад өгвөл айгуу гоё яадаг шүү. За тэгээд нөгөө тэгээ хэрэг судлаад мэдчих юм бол танд ярихад амар байдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө судлаагүй мэдээгүй юм ярих гэхээр аюу хэцүү байдалд ороод идэг байхгүй. Тэгэхээр хоёрдугаарт нь судлаад мэдээд аваарай. Энэ доор байрлуулсан миний бизнес хөтөлбөрт бүртгүүлэх гэдэг ийм линк өгөгдсөн байгаа. Тэрэн дээр дараад оронгууд чинь хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарууд байгаа даа. Тэрэн дээрээс олоод мэдээд аваарай. За
За 3 дугаар зөвлөмж гэх юм бол шүүмжлэлээс бити айгаараа, бусдын хэлэх үгнээс бити айгаараа тий хамгийн бидний том айдас бол тэр байдаг. Лайв хийхээс хүмүүс яагаад айгаад байдгүй гэхээр хүмүүс юу гэж бодох юм би доош орох гэдэг тий би сандраад эвгүй байдалд орчвол хүмүүс намайг ингэж хэлчихнэ гэж боддог байхгүй юу. Тэрнээс бити айгаараа одоо ч гэсэн таныг хүмүүс шүүмжилж байгаа. Таныг өнгөрсөн цагт ч гэсэн шүүмжилж байсан тий. Ирээдүйд ч гэсэн шүүмжлэн, таныг лайв хийсэн шүүмжлэн, лайв хийхгүй гэртээ зүгээр сууж исэн шүүмжлэн. Тэгэхээр тэрэн дээр бити анхаарлаа хандуулаараа зүгээр л дотор байгаа зүйлээ гаргаад яриараа, дотор байгаа тий хийх гээд байгаа зүйлээ илэрхийлээрээ бид нартай холбогдоорой тий. Манай багийнхан одоо юу гэх юм манай Моника Батцуухийн хийж байгаа нэг зүйл нь болохоор маш олон энтерпренеруудыг бэлдэх те Монгол залуучуудаа энэ дэлхийн гоё залуучуудаа нэгтгэх те энэ дэлхийн миллионерууд одоо те маш гоё дэлхийн баячууд яаж амьдраад байгаа юм бэ те тэдний зэрэгтэй аваачих сэтгэлгээг нь тийм хэмжээнд хүргэх талаар л ажиллаад байгаа шүү дээ те. Тэгэхээр бид нартай нэгдээд ороод ирээрээ тэхийн тулд хамгийн нэг даваа нь болохоор тэр айцаа давж гарах шүү. За тэр айц бол жижигхэн айц байдгийн. Тэгээ тэрийг бол даваад гараад ингээ лайв хийгээд ороод ирэх юм бол үнэхээр гайхалтай. Бид нар яг тэрэн дээр бүр амар бахархдаг байхгүй юу? Вау ингээл бүр өвдгөө чичрүүлээл ингээл ярьж штэ ямар мундаг юм бэ те. Ингээ тэр айцаа даваад ингээ ярьж байгаа хүнийг харахаар бүр хайр хүрдэг байхгүй яалтчгүй. Тэгэхээр шүүмжлээс битээ. За хамгийн сүүлийн зөвлөмж, дөрөвдүгээр зөвлөмж гэх юм бол үйлдэл хий. Та ингээ үйлдэл хийхгүй одоо юу гэх юм биднэрт нэг юм байгаад байгаа. Би ингээд өдөр чинь хүүхд шуухтаа хараад ингээд хүүхд хажууд ойрлоод шуглаад ах чинь би яаж одоо лайв хийгээ сууж явах юм бэ те. Эсвэл би ингээд юу чи ярьах дурггүй одоо ингээд юм хүн штэ одоо өөрийгөө илэрхийлэх боломжгүй хүн байдаг байхгүй. Тийм болохоор лайв хийхгүй би зүгээр ингээд бичээд юм хүмүүс явуулчих идэх үү гэдэг тэгж идэх хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр тэгж битээ шалтак тоочороо шалтак тоочгүйгээр зүгээр үйлдэлхий. Одоо хүүхд чинь хажууд чинь тоглож яж болно. Хүүхдээ төр юун дээр парк дээр гаргаад тоглуулж яж болно. Шууган муугатай байж болно. Хамаагүй та зүгээр л одоо тий бодож байгаа зүйлээ үйлдэл хийгээд гаргаад ирээрээ тий лайв хийгээрээ гэж хэлмээр байна. Тэгээд яагаад би ингэж хэлээд байгаа юм бэ гэхээр өнгөрсөн жил ч гэсэн би ямар ч одоо боломжгүй гүйж байгаа нөгөө ажлынхаа завсраар ямар ч завгүй явж байгаад ажлынхаа завсраар орж иж лайв хийжсэн. Тэгээд далайн ирэг дээр түр нөгөө цөмхөө өрцөнгөөжсэн далайн ирэг дээр суугаа за шууд энд газ хийчихгээл тэгээд лайв хийжсэн. Тэгээд тэр бол надад зүгээр тэр нэг 15 минут тэгж хийсэн лайв тэр үйлдэл маань надад сая 500 сая төгрөгийг өгсөн байгаа. Тэгээд тэр маань үргэлжлүүлээд магадгүй надад маш их юм өгсөн юм шиг надад санагдаж байна одоо сая бид өнгө сая ярьсан шүү дээ. Тэгэхээр үйлдэлийг бол хийгээрээ үйлдэлийг та хийхгүй болвол өөр одоо танд үйлдэл хийх боломжийг өөр хинч олохгүй та л өөртөө олгоно. Тийм болохоор хөтөлбөрт оролцъё гэж бодоод мөнгөн дээрээ гацж байгаа хүмүүс байх юм бол яг өнөөдрөөс эхлээд одооноос эхлээд галс лайв хийгээрээ уралдаандаа оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд хөтөлбөртөө шууд мөнгө төлөөд оролцъё гэж байгаа хүмүүс байх юм бол энэ доор байрлуулсан линкээр дарж ороод маш ойлгомжтой байгаа. Манай вебсайт бол бүх юм монголоор байгаа Монгол та энд нэрээ бичнэ үү, энд утасны дугаараа бичнэ үү, тэгээ энэ дээр бизнесийнхаа санааг бичнэ үү гэсэн бүр тэнэг хүнж ойлгомоор байгаа. Заяа зүгээр л ороод үзээрэй. Тэгээд орж үзээд бүртгүүлээд төлбөрөө төлөхдөө ямар нэгэн асуудал гараад ойлгохгүй чадахгүй юм байх юм бол манай уран тогс руу утастаараа 9915 6053 гэдэг утсан дээр байгаа Монгол дахь За тэгээд гадаадад байгаа холбогдож чадахгүй хүмүүс айхан болол Моника Батцуух гэдэг пэйж хуудас руу мессеж бичээрэй, чат бичээрэй. Тэгээд манай админууд бид нар бүгдээрээ манай багийнхан админуудад админ болцсон сууж байгаа. Тэгээд танд туслахад бэлэн байгаа даа. За тэгээд хөтөлбөр дээр уулзцгаая. Түр баяртай.